За өнөөдөр та бүхэндээ борцоор 3 төрлийн хоолыг хийж сонирхолж байна. За энэ одоо би борцоо миксерт хийгээ буталсан байгаа. За борцон дээрээ ноон сонгон болон сүүл нөх хийгээд буцалсан ус мөн нэмээд сайтар хутгаж өгөн. За мөн өрөм хийж өгвөл маш гоё өрмөц амттай болдог. Төснээрээ чимхэд шарах шүгэнд 180 градус 30 минут хийхэд буушур маань бэлэн болно. Шарах шүгэнд хийж байгаа энэ хоолоо би зохиогоод буушур гэд нэрлэсэн байгаа. За харин жигнэж байгаа хоолоо би хуу буз гэд нэрлэсэн байгаа. За байцаатай ингэж жигнэх юм бол наалтахгүй хачир болоод маш гоё амттай болдог. За манай гэрийнхэн борцтой лавшаа идмээрэн хийдсэн болохоор би бас ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр ийм гурилтай борцтой шүл хийсэн байгаа. За ингээд борцоор хийсэн 3 төрлийн хоол маань бэлэн боллоо. Амт бол маш гоё болсон. Та бүхэн бас туршиж үзээрэй, гэр бүлийнхандаа хийж өгөөрэй. Бичлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа.